Амарч чадсан уу зүүнээрээ? Ерөнхийдөө богино амралтуудтай л ээлж тусч болно гэж байна. Хаавар наадмсан. Хөдөөл наад маань. Дан шиг наадам өдр гэдэг 10 дугаар богд мөгтэй асуудал ирэх гэж байна тий. Тэр үн нэлээд том асуудал болох юм шиг л шүү дээ. Жуулч татах ларга юм болов. Тийм бах тий. Ер нь тийм богдоо өөрсдөө тодруулах бас нэг өргөлбөрц ирж байгаа урсгалыг бас татгал байх л та тий. За сайн бяцхан өрхөн үнд үзэгчтэй. Тэгэхээр Игэл 22 нэвтрүүлгийн энэ удаагийн дугаард бид бас улсын хурлын гишүүн Тэмүүжинг ураад байна. Тэгээд энэ удаагийн ярилцлагадаа бид бол арчилсан парламентын байнгын ажиллагаатай арчилсан парламентын 25 жилийн ойг тохиолдуулан бас хийж байгаа. Энэ хүрээнд бол хийж байгаа. Тэгэхээр бол шинэ парламентын шинэ үндсөө шинэ парламентын тогтолцоо маань үндсэндээ 25 жил ажиллажглаа. За энэ хугацаанд ер нь хэр амжилттай ажиллав? Та ер нь юу гэж үзэж байна? Мэдээж хэрэг 92-ний үндс хуулийн дараагаас бид бас парламентын засал бүхий. Гэхдээ хагас парламент гэж хэлж байна. Манай нөгөө ерөнхийлөгч манай өөрөө парламентаас сонгогддог, гаднаас сонгогддог. Бас парламент болон гүйцэтгэх хэрэг хөдөлгөөний тодорхой чиглэлүүдтэй булаацалцсан маягийн эрх мэдэлтэй шүү дээ. Тийм учраас бид бол ер нь хагас ерөнхийлөгчийн тэгээд нөгөө талдаа хагас парламентын маягтай ийм үндс хуулийн зохион байгуулалтын дагуу 25 жил явж байна л да. Тэгээд зөвөр яг үндс хуулийн чиглэлээр судалгаа хийдэг энэ институц эрх мэдэл хуваарлтын зарчмуудыг ингээ анзаарч хардаг хүний хувьд бол бас нэг муу биш. Мэдээж учир дутагдaltaй шүүмжлэлтийн байгаль баг. Гэхдээ явж байгаа ерөнхий хандлага бол зөв явж байгаа. Бидэнд бол олсон ололт те эрэх хандлага өөрчлөлтөө бол тэр бол олж харж те магтахгүй юм аа гэхэд те ийм болчлоо шүү гэж ингээд тэр тухайн үед ингээд дүгндэг чадах жоохон сул. Баян хар сөрөг талаас нь харж шүүмжилж те шүүмжил дээрээ илүү их одоо нэг нөгөөдгөө товж ярьж байгаа юм шиг үндэслэл багттай хардталтуудаар тэрийг баяжуулдаг учраас бас зарим талаараа ингээд сөрөг шиг харагдаж яхахыг үүсэхгүй. Гэхдээ ямар ч гэсэн энэ 25 жилийн хугацаанд парламентын засаг Монгол улсын тусгаар бие даасан гадны нөлөөнд бага орох. Асуудлаа дотроо зөвшөлтсөн арга замаар шийдвэрлэх сонгогчдын олон нийтийн санаа бодлыг шийдвэр гаргалтанд тусгах гэх юмчлан ингээд олон шин чанараар нь харах юм бол бас харьцангуй гайгүй дэвшилттэй алхмуудтайгаар явж ирлээ. Тэгэхээр та бол хэлээ хагас парламент ингэ те хагас бол ер нь бол цаашдаа биднес бүтэн парламентын бол байх ёстой мó эсвэл юм чигрээд байгаад байх ёстой. Зарим хүмүүс бүр ерөнхийлөгчийн ч гэдэг юм уу те тийм чиг дөрөв явъя гэж байдаг шүү. Миний хувьсаар л байдлахын парламентын засаглаа сайжруулах төгөлдржүүлэх анчиг өөр эрх мэдлийн нэг байх ёстой сав савнд нь оруулах энэ холилдсон байгаа. Одоо сүү ус хоёр тустай байх ёстой бол одоо бол холилдод жоохон өмхөр саястай болчих гээд байна шүү дээ. Тийм учраас энэ зав ялгаануудыг илүү тодгож гаргаж өгөх цаг нь улам бүр ойртож байна. Улам бүр шаардлага нэмэгдэж байна гэж харж байна. Тэгэхээр бол манайх чинь бол одоо Английн загварыг авсан гэж би ойлгоод байгаа тэр зөв. Яг одоо аль загварыг авсан гэж хэлэхэд л жоохон зовлонтой. Нэг үг хэлэхэд. Одоо ажиллаж байгаа парламентын ингээд дотор ажиллаж байгаа процедур чиглэлүүд болоо ингээд энэ соёлыг энэ 25 жилийн дотор ч бас нэг тодорхой хэмжээний соёл ингээд төлөвшөд эхэллээ шүү дээ. Улс төрийн хууль тогтоох хууль ажиллагаатай холбоотой. Тэгээ ингээд анзаараад эхлэхээр хэрвээ Германы маягийн парламент бол байнгын орон дээр эрх мэдэл илүү төлөрсөн, мэрэгсэн ажил хэрэгж. За Англи маягийн парламент болохоор илүү чуулган дээр хилцүүлэг ихт явсан марах мэдгэх тэр тал руугаа илүү. Тэгээ тэрийгээ дагаад шоу маягтай болчих гэдэг. Тэгээд ийм нэг хоёр зөрүү байгаад байгаа. Тэгээ энэ зөрүүг одоо хүмүүс л өөрөө хөрөөд өгнөд манайх ер нь яг яагаад байна гэдэг харах хэрэгтэй л дээ. Үнэхээр мэрэгжлийн байнгын ороо хүчрэг байнгын ороонуудтай тэндээ мэрэгжлийнхэн юм ярьсан шиг ярьдаг, хяналтаа тавьсан шиг тавьдаг, асуудлаа шийдсэн шиг шийддэг. Ийм парламентын тухай ярих уу эсвэл зүгээр л 76 хүн чуулганы нэгдсэн хуралдаан дээр телевизээр хэн илүү од болох вэ гэдэг тэ асуудлаасаа илүүтэйгээр тэ хувийн пиар өөрийнхөө дүр төрхийг олон нийт рүү тэ магтанд оруулах гэж гарах гэж оролддог ийм ярддаг парламент байх уу гэдэг л асуудал. Нөгөөд нь ажил хийдэг, нөгөөд нь ярддаг парламентын тухай яриа шүү дээ. Тэгээ энэ хоёрын бол одоо алиур нөх гэдэг маргаан бол одоо хүртэл явсаар л байгаа. Хоёр дахь бас нэг парламентд ч өөр олон цөөнхийн харьцаа болоод тэднийхээ нэг нь шийдвэрээ гаргаж тэ асуудлаа шийдэж нөгөөх нь хяналтаа тавьж алдааг
тий сануулдаг энэ систем байна уу гэдэг бол бас нэг хоёр дахь асуудал. За гурав дахь нь зүгээр яг саяны олон зөөх юм уу эсвэл ажилдаг ярьдаг хоёр парламентаас гадна гурав дахь нь парламентын үндсэн одоо шин чанар болсон төлөөлөл хууль тогтоох хяналт гэж юм байна. За энэ гурван чиг үүрэг Монгол улсын хувьд одоо тий чанарын хувьд артлын чанар гэдэг шиг парламентын чанарын хувьд одоо ямар төвшөнд байна гэдэг бас үнэлж цэгнэж энийгээс ажиглах чиглэлээ алхмуудыг хийх цаг болсон уу болчиход байгаа л да. Саяны гурван чиг үүргийн хүрээнд алийг биднээс ер нь хамгийн сайн хийгээд алийг нь их дутагдaltaй ажиллаж байна. За хууль тогтоох чиг үүргийг бол үнэхээр одоо бид бол хуулийг бол зарим нь хуулаад зарим нь санааслаа зарим нь зохиогоод хууль тогтоох хууль явц бол ер нь бол бусад хоёр чиг үүргийн хувьд бол сайн байгаа. Зүгээр сая хууль тогтоомжийн тухай хууль шинээр гараад хууль тогтоохын тулд хууль санаачлахын тулд та бүхэн эхлээд хэрэгцээ шаардлага яаж судлах вэ, боловсруулалтаа хэрхэн яаж хийх вэ, эрх ашиг хөндөж байгаа бүлэг болон түүнийг сонирхож байгаа мэдээлэлтэй иргэдтэй яаж холбогдох вэ, судлаачдтэй илүү сайн туршлага мэдлэгтэй тэр хэсгээ бас яаж оролцуулах вэ гэх мэтлэн ингээд арчлалын, хилцүүлгийн, зөвшлийн янз бүрийн механизмыг хэрхэн хийх вэ? Амарч чадсан уу зүүнээрээ? Ерөнхийдөө богино амралтуудтай л ээлж тусч болно гэж байна. Хаавар наадамсан. Хөдөөлөө. Наадмаар нэг. Дан шиг наадам өдр гэдэг 10 дугаар богдмогтой асуудал ирэх гэж байна тий. Тэр юм нэлээд том асуудал болох юм шиг л шүү дээ. Жуулч татах ларга юм болов. Тийм бах тий. Ер нь тий богдоо өөрсдөө оруулах бас нөгөө өргөлбөрт зэрж байгаа урсгалыг бас татгал байх л та тий. За сайн бацхан өрхөн үзэгчтэй. Тэгэхээр Игэл 22 нэвтрүүлгийн энэ удаагийн дугаард бид бас улсын хурлын гишүүн Тэмүүжинг ураад байна. Тэгээд энэ удаагийн ярилцлагадаа бид бол арчилсан парламентын байнгын ажиллагаатай арчилсан парламентын 25 жилийн ойг тохиолдуулан бас хийж байгаа. Энэ хүрээнд бол хийж байгаа. Тэгэхээр бол шинэ парламентын шинэ үндсөө шинэ парламентын тогтолцоо маань үндсэндээ 25 жил ажиллажглаа. За энэ хугацаанд ер нь хэр амжилттай ажиллав? Та ер нь юу гэж үзэж байна? Мэдээж хэрэг 92-ийн үндсэн хуулийн дараагаас биднээс парламентын засал бүхий. Гэхдээ хагас парламент гэж хэлж байна. Манай нөгөө ерөнхийлөгч манай өөрөө парламентаас сонгогддог, гаднаас сонгогддог. Бас парламент бол үүсгэх хэрэг мэдээлэл тодорхой чиглэлүүдтэй булаацалсан маягийн эрх мэдэлтэй шүү дээ. Тийм учраас бид бол ер нь хагас ерөнхийлөгчийн тэгээд нөгөө талдаа хагас парламентын маягтай ийм үндсэн хуулийн зохион байгуулалтын дагуу 25 жил явж байна л да. Тэгээд зөвөр яг үндсэн хуулийн чиглэлээр судалгаа хийдэг энэ институт эрх мэдэл хуваарлтын зарчмуудыг ингээ анзаарч хардаг хүний хувьд бол бас нэг муу биш. Мэдээж учир дутагдaltaй шүүмжлэлтийн байгаль баг. Гэхдээ явж байгаа ерөнхий хандлага бол зөв явж байгаа. Бидэнд бол олсон ололт те эрэх хандлага өөрчлөлтөө бол тэр бол олж харж те магтахгүй маа гэхэд те ийм болчлоо шүү гэж ингээд тэр тухай үед ингээд дүгндэг чадах жоохон сул. Баян хар сөрөг талаас нь харж шүүмжилж те шүүмжил дээрээ илүү их одоо нэг үгэд ховж ярьж байгаа юм шиг үндэслэл багттай хардталтуудаар тэрийг баяжуулдаг учраас бас зарим талаараа ингээд сөрөг шиг харагдаж яхахыг үүсэхгүй. Гэхдээ ямар ч гэсэн 25 жилийн хугацаанд парламентын засаг Монгол улсын тусгаар бие даасан гадны нөлөөнд бага орох. Асуудлаа дотроо зөвшөлтсөн арга замаар шийдвэрлэх сонгогчдын олон нийтийн санаа бодлыг шийдвэр гаргалтанд тусгах гэх юмчлэн ингээд олон шин чанараар нь харах юм бол бас харьцангуй гайгүй дэвшилттэй алхмуудтайгаар явж ирлээ. Тэгэхээр та бол хэлэлт хагас парламент гэдэг хагас. Ер нь бол цаашдаа биднес бүтэн парламентын бол байх ёстой мó эсвэл энэ чиглэлээр байгаад байх ёстой. Зарим хүмүүс бүр ерөнхийлөгчийн ч гэдэг юм уу те. Тийм чиглэл рүү явъя гэж байгаа шүү. Миний хувьсаар бол байдлахын парламентын засаглаа сайжруулах, төгөлдржүүлэх, анчиг өөр эрх мэдлийн нэг байх ёстой сав савнд нь оруулах энэ холилдсон байгаа. Одоо сүү ус хоёр тустай байх ёстой бол одоо бол холилдод жоохон өмгөр сая хэстэй болчих гээд байна шүү дээ. Тийм учраас энэ зав ялгаануудыг илүү тодгож гаргаж өгөх цаг нь улам бүр ойртож байна, улам бүр шаардлага нэмэгдэж байна гэж харж байна. Тэгэхээр бол манайх чинь бол одоо Английн загварыг авсан гэж би ойлгоод байгаа тэр зөв.
яг одоо аль загварыг авсан гэж хэлэхэд л жоохон зовлонтой. Нэг үг хэлэхэд. Одоо ажиллаж байгаа парламентын ингээд дотор ажиллаж байгаа процедур чиг үүргүүд болоо ингээд энэ соёлыг энэ 25 жилийн дотор ч бас нөгөө тодорхой хэмжээний соёл ингээд төлөвшөөд эхэллээ шүү дээ. Улс төрийн хууль тогтоох хууль ажиллагаатай холбоотой. Тэгээ ингээд анзаараад эхлэхээр хэрвээ Германы маягийн парламент бол байнгын орон дээр эрх мэдэл илүү төлөрсөн, мэрэгсэн ажил хэрэгж. За Англи маягийн парламент болохоор илүү чуулган дээр хилцүүлэг ихт явсан марах мэдгэх тэр тал руугаа илүү. Тэгээ тэрийгээ дагаад шоу маягт болчих гэдэг. Тэгээ ийм нэг хоёр зөрүү байгаад байгаа. Тэгээ энэ зөрүүг одоо хүмүүс л өөрөө хөрөөд өгнөд манах ер нь яг яагаад байна гэдэг харах хэрэгтэй л дээ. Үнэхээр мэрэгжлийн байнгын ороо хүчрэг байнгын ороонуудтай тэндээ мэрэгжлийнхэн юм ярьсан шиг ярьдаг, хяналтаа тавьсан шиг тавьдаг, асуудлаа шийдсэн шиг шийддэг. Ийм парламентын тухай ярих уу эсвэл зүгээр л 76 хүн чуулганы нэгдсэн хоролдоон дээр телевизээр хэн илүү од болох вэ гэдэг тэ асуудлаасаа илүүтэйгээр тэ хувийн PR өөрийнхөө дүр төрхийг олон нийт рүү тэ магтанд оруулах гэж гарах гэж оролддог ийм ярддаг парламент байх уу гэдэг л асуудал. Нөгөөд нь ажил хийдэг, нөгөөд нь ярддаг парламентын тухай яриа шүү дээ. Тэгээ энэ хоёрын бол одоо аливаар нь явах гэдэг маргаан бол одоо хүртэл явсаар л байгаа. Хоёр дахь бас нэг парламент гэдэг чинь өөр олон цөөнхийн харьцаа болоод тэднийхээ нэг нь шийдвэрээ гаргаж тэ асуудлаа шийдэж нөгөөх нь хяналтаа тавьж алдааг тэ сануулдаг энэ систем байна уу гэдэг бол бас нэг хоёр дахь асуудал. За гурав дахь нь зүгээр яг саяны олон цөөнх юм уу эсвэл ажилдаг ярьдаг хоёр парламентаас гадна гурав дахь нь парламентын үндсэн одоо шин чанар болсон төлөөлөл хууль тогтоох хяналт гэж юм байна. За энэ гурван чиг үүрэг Монгол улсын хувьд одоо тий чанарын хувьд артлын чанар гэдэг шиг парламентын чанарын хувьд одоо ямар төвшөнд байна гэдэг бас үнэлж цэгнэж энийгээс ажиглах чиглэлээ алхмуудыг хийх цаг болсон уу болчиход байгаа юм л да. Саяны гурван чиг үүргийн хүрээнд алийг биднээс ер нь хамгийн сайн хийгээд алинд нь их дутагдaltaй ажиллаж байна. За хууль тогтоох чиг үүргийг бол үнэхээр одоо бид бол хуулийг бол зарим нь хуулаад зарим нь санааслаа зарим нь зохиогоод хууль тогтоох хууль явц бол ер нь бол бусад хоёр чиг үүргийн хувьд бол сайн байгаа. Зүгээр сая хууль тогтоомжийн тухай хууль шинээр гараад хууль тогтоохын тулд хууль санаачлахын тулд та бүхэн эхлээд хэрэгцээ шаардлага яаж судлах вэ, боловсруулалтаа хэрхэн яаж хийх вэ, эрх ашиг хөнгөж байгаа бүлэг болон түүнийг сонирхож байгаа мэдээлэлтэй иргэдтэй яаж холбогдох вэ, судлаачдтэй илүү сайн туршлага мэдлэгтэй тэр хэсгээ бас яаж оролцуулах вэ гэх мэтлээ ингээд арчлалын, хилцүүлгийн, зөвшлийн янз бүрийн механизмыг хэрхэн хийх вэ, хуулийг яаж бичих вэ, гарсан хуулиар хэрхэн яаж үнэлж дүгнэх үү гэх юм гээд олон процессыг одоо сая хуулийн тогтоомжийн хуулиар бол ер нь хийчихлээ, оруулчлаа. Тэгэхээр хууль тогтоох үйл явц бол өмнөхөөсөө ч илүүс бас сайжрах хандлага гарчлаа. Одоо бидэнд ямар асуудал тулгарч ирсэхлээр ер нь парламент хяналт тавьж чаддаг гэдэг асуудал тулгарч байна. Тэ засгийн газар хяналт тавьж чаддаг. Нэг хэлэхэд Монгол улсын парламент хууль дүрмийнхэн үндсэн хуулиар олгосон эрх хэмжээнийхээ зохистой нийтийн ашиг сонирхлын одоо хүрээ дотроо хяналт тавьж чадахгүй байна. Парламентын хувь гишүүд хувийн ажиллаа, хувийн амбицаа өшрөгсөн үдээр бол засгийн газрыг, сайдуудыг, агентлагуудыг гартаа оруулахаар замаар бол энэ л хяналт биш үү? Энэ нь шантаж. Энэ талын юм нь бол хөгжсөн байна. Тэгэхээр энэ хоёрынхаа одоо хэмжээ донг тэ зөв байдлаар нэг татах хэрэгтэй байхгүй. Энэ үеийнхэд зүгээр нэг сайдыг өргөн барих гэж гүйгээд байгаа гишүүд шударгасны төлөө өргөн барина гэж гүйж байгаа. Эсвэл өөрийнх нь гүйсэн тендер ажил хэрэг албан тушаалд оруулаад өгөөч гэсэн хүнийх нь хүслийг биелүүлээгүй учраас тэгж гүйж байгаа гэдэг тэр судлаад үзэх хэрэгтэй. Энэ судалгаа ч гэсэн байгаа. Би парламентын хяналтын чиглэлээр судалгаа хийгээд 2004-өөс 6 онд хийсэн судалгаанууд дээр нэг анализ хийж үзэхэд нийтдээ улсын их хурлаас гарсан хяналтын чиглэлтэй ажлын хэсгийн хэдэн үн ажиллаа хийсэн, хэдэн үн ажиллаа хийгээгүй, хэдэн хувь шийдвэр дүгнэлт гаргасан, хэдэн үн шийдвэр дүгнэлт гаргаагүй, санаа зорилго нь юу байсан гэж судалгаа хийхэд их өрөвдөлттэй бөгөөд атгаг тийм дүгнэлт гарч ирсэн байхгүй. Тэгээ тэр дүгнэлтээр одоо гэдэг нь нийт ажлын хэсэг хэдэн үн ажиллаа гэдэг тодорхой дүн тайлж байгаа. Чадна тухайн одоо тэр ингээд баримтсан судалгаануудаа хийгээд үзсэн чинь их сонь дүн гарсан. Би зүгээр яг тэр статистик тоог нь хуваар нь хэлээд. Гишүүд тэр ямыг, тэр сайдыг, тэр агентлыг шалгая гэдэг санаачлаг гаргадаг юм байна. Санаачлаг гаргаад
ажлын хэсэг байгуулагдсан 50%, ажлын хэсэг байгуулагдаагүй нь 50%. Яасан гэхээр санаачлаг гарангуут нөгөө агентлаг, нөгөө яам, нөгөө сайд, нөгөө гишүүнтэй уулзаад шаардаад байгаа юм биелүүлчихээр зогсож байгаа байхгүй. За, ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэг байгуулагдаад ажилд орсон нь 50%, ажилд ороогүй нь 50%. За. Тэ дахиад нөгөө процесс нь явж байгаа гэсэн үг байхгүй. Тэгээ ажилд ороод ямар нэгэн үнэлт дүгнэлт гаргасан нь 40%, гаргаагүй нь 60%. За. Үнэлт дүгнэлт нь өөрөө яг нэг анх гаргасан ажлын хэсгийн зорилттой байсан уу гэж ингээ харангууд яг нэг үнэлт дүгнэлт гараад анхны зорилгодоо хүрсэн тийм ажлын хэсгийн хяналтууд ихэнх нь улс төрийн шалтгаантай байгаа. Олон зөвөрөө хуваагдсан. Эсвэл намын те ард нэг намын бүлэгч гэдэг юм уу улс төрийн эрх ашиг байсан бол дуус тавьсан байгаа байхгүй. Зөвхөн гишүүдийн эрх ашиг байсан бол тэгэл замаасаа ингээд те хайл тэр ажлын хэсэг тэр хяналт бол зөвхөн дүүр хэсгсэн худал зөвхөн ард нь л өөр зүйл байсан гэж хардхууцсан байхгүй. Тэгэхээр энэ судалгаа өөрөө юу илэрхийлж байгаа вэ? Парламентын хяналт гэдгийг зөвхөн хоос ярих хэрэггүй байна. Парламентын хяналтыг хэн ямар санаачлаар яаж хийх гэдгийг нарийчлан хуульчлах хэрэгтэй юм байна. Бусад улс орнууд бол яг тийм л байна л да. Парламентын хяналтыг хэрэгжүүлэх гэж байгаа бол гишүүд санаачлал гаргаж болно. Гэтэ хэрэгжүүлэгч чинь бие даасан мэргэжлийн агентлаг байна шүү. Парламентын хяналтыг бие даасан байдлаар хэрэгжүүлдэг. Аудит гэдэг юм уу, хүний эрхийн үндэсний комисс гэдэг юм уу, те эсвэл одоо омбудсманы систем гэдэг юм уу гэдэг. Ийм байдлаар энэ байгууллагууд те хөндлөнгийн мэргэжлийн байдлаар хянаад дүнгийн парламент руу оруулж ирээд хянагдсан байгууллага нь дүнгийн өөрийнхөө тоо баримтыг парламент руу оруулж ирээд энэ хоёрыг дэнслэж парламентын гишүүн чуулган дотроо банкны орон дотор хяналтаа тавина шүү. Тэгснээс ч өөрөө яам агентлаг өсөж гүйж ороод бичиг цаас уудлаад хүн одоо шантажлж айлгаад ичихэд иж болохгүй шүү гэдэг зарчим байгаа байхгүй. Одоо ойлоо хууль тогтоох одоо үүргээ бол нэлээд сайн гүйцэтгэж байгаа юм байна. Нэлээд сайн гүйцэтгэхээс илүүтэйгээр хууль тогтоохтой холбоотой дүрм журмууд ерөнхийдөө улам бүр боловсронгуй ойлгомжтой тодорхой болж байна. Тэр чинь өөрөө хууль дүрм сайжрахаасаа гадна нөгөө соёл бас суух хэрэгтэй. Хамгийн гол нь парламент сууж байгаа хууль тогтоогчдод өөрсдөө сонирхлын зөрчилгөө илүү ухаалаг мэдээлэлээр олон нийтийн эрх ашиг хамгаалж чадсан тийм хуулийг гаргаж яах гэдэг бол дараагийн үзүүлэлт нь амьдрал дээр үзүүлэлт нь. Амьд байдал одоо позитив гэж хэлдэг урьдчилан тогтоогдсон хэм хэмжээ хоёр бол одоо бол зөрөөтэй байгаа гэдэг нь бас ойлгох хэрэгтэй. Тэрний үс бодит амьдрал болон юу хоёр хууль тогтоомжоор одоо сайжирж байгаа орчин хоёр. Энэ амьд хууль тогтоогдол явц гэдэг өөрөө маш олон оролцоо, соёл, уламжлал, тухайн цагийн нөхцөл улс төр юмас хамааралтай учраас бүр сайн болчлоо гэж хэлэхэд бол төвхтэй боловч ер нь өөргөө бол бас хангалттай л гүйцэтгэж байгаа. Хяналтын үүрэг дээр хоёлоо бас ярьж ирсэн. Тэгэхээр хяналт дээр одоо ингээд засгийн газрын цаг гэж байдаг. Одоо энэ бол одоо гүйцэтгэх засаглалыг хянаж байгаа гол хяналтын механизм гэж би харж байна л та. Тэгэд манад дээрээс ингээ хараад хахад ингээ засгийн газрын цаг гэдэг, сайд нарын цаг гэдэг асуултанд хариулж байхдаа өөрсдөө хариулахгүй одоо үүдийн тамган газрын даргач гэдэг юм бусад хүмүүсээр хариулж байгаа тохиолдол их байна. Английн парламентыг харахад ерөнхийдөө өөрөө том авц барьсан, өөрөө л маш хурдтай хариулж идэг. Одоо энэ 7 хоногт саяхан 3 дахь өдөр үндсэн хуулийн цэцээс улсын хурлын хуулийн хэрэгжилтийг бол ерөнхий сайд хариуцнаа. Ингээд тийм үндсэн хуулийн залттай учраас сайдуудыг улсын хурлын гишүүд өргөн барьж огцруулдаг асуудал үндсэн хуулийн бусаагаа зарлж штэ. Яг үндсэн хуулийн дээр бас яг тийм наривчлсан зохицол байгаагүй бол маргаантай. Гэхдээ үндсэн хуулийн систем төвлөлт рүү хөгжиж байна. Тэрнгүүт энэ өөрөө нөгөө талд ямар тохиох хөөхлөөр улсын хурл өөрөө хариуцлага тооцож чаддаг тэр хүнтэйгээр ярина. Тэгснээс биш доогоор нь одоо өөр албан тушаалтныг улсын хурл дээр засгийн газар болгож төлөөлж сонсох бол шаардлагагүй гэдэг тэр юм төлөх гэсэн. Тэгэхээр яг л нөгөө барууны парламентын сонгогдсон парламентын загваруудтай адилхан нэг л сайд, нэг л ерөнхий сайд гэж шаардах байсан бол одоо бараг сайд хэрэггүй. Ерөнхий сайд чи бүх салбарын асуудлыг улсын хууль дээр яг гэдэг юм бол одоо очих хэмжээнд нөгөө энэ нөхцөлөд төлөх гэж байгаа шиг байна. Үнэхээр парламентын хяналтын хамгийн чухал нэг хэсэг бол улсын хууль парламент өөрөө хинтээ хайцдаг. Тэр хүн парламентыг дуутахад ирэхгүй эсвэл худал мэдүүлэл хариуцлага үлээдэг тогтолцоо өөр байх хэрэгтэй. Нэг хоёрт нь зүгээр улсын хурлын гишүүд асуугаад улсын хурлын гишүүд сайдын хоёрын хоорондын ингээд мэтгэлцээ маргаан болоод байхгүй. Яг гэвэл нэг үеийнхээ зарим тохиолдолд улсын хурлын гишүүнд байгаа мэдээлэл, тэр хүнд байгаа хоёрын туршлага, тэр хүнд байгаа одоо харж байгаа өнцөг өөрөө
сайдын мэдээлэл, дуршлаг, мэргэжлээс бол хамгийн доор байдаг. Тэр бол бүлийн зөвшөөрөх хэрэгтэй. Яг л улсын хурлын гишүүн бол олон нийтээр сонгогддог учраас тэр хүний мэдлэг, дуршлагаас илүүтэйгээр олон нийтэд таалагдж байгаа байдал чухал шүү дээ. Харин томилогдож байгаа сайдын үед бол энэ шалгуур байж болохгүй. Салбараа бүрэн мэддэг, бодлоготой, мэдээлэл сайтай, дуршлагатай, мэргэжилтэн байх хэрэгтэй. Тэгэхээр мэргэжилтэн гишүүн хоёрын дунд бол зөрөө үүснэ. Тэгэхээр энэ бол аль ч парламентд тохиолддог бэрхшээл. Парламент ийм өндөр мэргэжилттэй, мэдлэгтэй, дуршлагатай хүнийг хянах чадвар юу явах вэ гэдэг асуудал. Тэгээ ингийн тул парламентд юу болдог вэ гэхээр улс төрөөс ингээд бид даасан боловч мэргэжлийн түвшинд хянах туслах бүтэц хэрэгтэй болж эхэлж байна. Парламентын хэлтэй хэрэгжүүлэхийн тулд энэ парламентын хэлтэй төлөөлөх байдлаар хэрэгжүүлдэг бид даасан одоо агентлагууд буюу хүний эрхийн үндэсний комисс, аудит, статистик хэмжлэн ингээд илүү объектив бодтой мэдээллийг парламентын улс төрөөс ангид байдлаар мэргэжлийн түвшинд олж ирээд хууль тогтоогчтойгоо хууль тогтоогч тэрийг аваад хараад одоо нэг сонгогчдынхаа буюу төлөөллийнхаа нэрийн өмнөөс засгийн газрыг дуудаад за надад хөндлөнгийн одоо аудитаас хөндлөнгийн мэргэжлийн байгууллагаас ийм дүгнэлт ийм тоо баримт байна. Таны тайлан болон парламент ирүүлсэн мэдээлэл ийм байна. Зөрж байна. Яагаад та ажлаа хийж чадж байна уу? Худлаа ярьж байна уу? Энэ дээр чинь би одоо хариуцлага тооцох үгүй гэж ярих хэрэгтэй. Тэгснээс биш тийм мэргэжлийн байгууллагын дүгнэлт тоо баримтгүйгээр өөрөө чийжтэйгээ пангаар тэр мэргэжилтэд засгийн газар чинь бол маш сайн бүтцтэй, зохион байгуулалттай, боловсон хүчинтэй, мэдээлэлтэй, олон жилийн хувь туршлагатай бүтэц шүү дээ. Тэгэхээр тэр бүтцийг хэн чадахгүй гэсэн үг байхгүй. Тэгэхээр парламент энийг хянахын тулд парламент төртөнд юу байдığım бэ гэдэг биднээс одоо сайжруулах хэрэгтэй болж байна. Нэг үгэлхэд улсын хурлын гишүүд засгийн газартаа харьцах харьцаагаа анхаарал байгаа болохоос өөрт нь тусалдаг аудит тий ажлын газар бас энэ дотор орно шүү дээ. Хүний эрхийн үндэсний комисс, статистик хэмжлэн энэ байгууллагуудын тусалцаатайгаар парламентод тий парламентын одоо хяналтанд туслах хэрэгтэй мэргэжлийн байгууллагуудын тусалцааг яаж ашиглаж чадж байна? Тэнтэйг яаж харьцсан? Тэр ажлаа хийхгүй яаж хянах юм? Тэдний дамжуулаад засгийн газар яаж хянах юм гэдэг энэ одоо сувг энэ одоо механизм бол бидэнд бол шинэ байна. Хангалттай сайн туршлага алга байна. Энийг одоо ажилуулах хэрэгцээ орчин дутмаг байна. Нэг үгээр бид даасан байгууллагад нөгөө байгууллагууд маань парламентаас салаад алгуулсан байна. Парламент мэдээлэл зөвлөгөө өгөхөөс илүү парламент мэдээлэл оруулж ирэхээс илүүтэй бид бид даасан байгууллага гээд одоо баг яг өмнө үгэхэд үндсэн хуулиас гадуур тэнгэрийн амьтад болж хорих гэж байна шүү дээ. Тэгэхээр одоо бодох хэрэгтэй. Эрхэм хуулилтын хаана ямар байгууллагууд юм. Парламентын хэлтэй бид даасан байдлаар хэрэгжүүлдэггүй бас тусдаа парламентаас үүсгэлтэй байгууллагууд бол байдаг. Жишээ нь үндсэн хуулийн зэцэж гэх юм те. Энэ бол өөр байгууллага. Энэ бол шүүхэд одоо энэ бол парламентд тусалдаг байгууллага ерөөсөө биш. Тусдаа сонгуулийн ерөнхий орооч гэдэг юм уу. Тэгэхээр энэ хоёрыг бол биднээс салгаад парламентын хяналтад тусалдаг байгууллага нь юу юм? Парламентын төлөөллөөрөө яаж явдгийг, парламент хууль тогтоох эрхмэлийг хэрхэн хэрэгжүүлдэг. Энэ ингээд зохицоор нэг харах юм бол парламентын хөгжлөг 25 жилийн хугацаанд биднээс төсөөлж тодорхойлж харж болно. Хийх ажлыг сайжруулах төлөвшүүлэх соёл тэр дундаа энэ төлөөллийн арчлын соёлуудыг яаж авилгагүй, сонирхлын зөрчилгүй, илүү ухаалаг, нийтийн ашиг сонирхлын одоо суурьтай бий болох вэ гэдэг бол бас л бидний өсөн байгаа сорилт. Саний жишээнүүдээс нэг юм асууд. Монгол банк жишээ нь одоо ерөл парламент зөвлөх ёстой байгуулга уу? Монгол банк бол парламент зөвлөхөөс илүүтэй нэг хэлэхэд Монгол банкны чиглэл парламентын дээр байх ч бас албагүй. Гүйцэтгэх хөдөлгөөний чиглэл гэж болох. Яг Монгол үндсэн хуулиараа парламентын дээр бий болгоцсон. Тэгэхээр Монгол банк бол парламентын одоо хяналтын байгууллага биш. Яг сонгуулийн ерөнхийлөгтэй адилхан бие даасан байдлаар ажиллах ёстой. Ер нь бол Монгол банкны мөнгөний бодлого, засгийн газрын эдийн засгийн бодлого хоёр бол нэг бол зоосны тий хоёр тал байхгүй. Тэгээ бид үндсэн хуулиараа яагаад ч юм зүгээр манай онцлог байснаа яасан Монгол банкыг парламентын дээр байгуулсан. Тийм учраас тэнд жоохон үл ойлгох. Яг бол засгийн газар одоо энэ Монгол эдийн засаг болон мөнгөний бодлого 100% өөрөө толгойд дааж хариуцлага өгөх чадвар өгсөн шүү дээ. Иймэрхүү одоо үндсэн хуулийн бас нэг жижигэн юмуд байна. Парламент хяналттай их идэвхтэй бодиттой сайн хэрэгжүүлэхийн тулд мэдээлэл хэрэгтэй, боловсруулсан мэдээлэл хэрэгтэй, судалгаа хэрэгтэй тийм. Тэгээд парламентын дэргэд одоо их хурлын дэргэд гэдэг юм тийм think tank ч гэдэг юм тийм судалгаа бодлогын зөвлөмж хийдэг, боловсруулдаг тийм одоо баг бүтэц ер нь байна одоо. Ер нь бол зүгээр бодлого төлөвлөхөд юм уу эсвэл бодлого боловсруулахад бол нэг хэлэхэд парламентын дэргэд байх ёсгүй. Бодлого бол засгийн газрын дэргэд байх хэрэгтэй.
Яг л засгийн газар энэ улс орныг удирдах, чиглүүлж, бодлогыг авч явж байгаа. Тэр бодлого парламентаар хүлээн зөвшөөрүүлэх нь асуудал байна. Парламент энэ дэмжиж байгаа хууль тогтоол гаргаж өгнө. Дэмжихгүй байгаа бол тэрийг гаргаж өгөхгүй дараагийн итгэл үзүүлэх асуудал эсвэл өөр асуудал хүндэгдэл засгийн газраас солино. Ийм л дүрм. Харин парламентд юу байх ёстой гэхлээр хажууд нь засгийн газрын нууж байгаа эсвэл засгийн газрын өгөхгүй байгаа эсвэл анхаарахгүй байгаа тэр мэдээллүүдийг олж авч чаддаг бүтэц байх ёстой. Тэрэн дээр хуурай боловсруулалт хийдэг бүтэц байх ёстой. Тэгэхээр улс орнууд зөвхөн ингэж сонгодог парламент төхөөрөмж улс орнуудыг харахаар парламентын дэргэд маш сайн намын сан байна. Маш сайн судалгааны институт байна. Тэр нь бодлого тодорхойлох институт биш. Тэр нь парламентын гишүүд хяналт явахтаа парламентын гишүүд засгийн газрын бодлого зөв үү буруу гэж үнэлт өгөхдөө шаардлагатай мэдээллийг мэдээлэл ижил төвшөнд авчихын тулд авчирч өгдөг л бүтц байгаа. Улсын хурлын парламентын гишүүд өөрсдөө бодлого тодорхойлох болон хуульчих юм бол энэ өөрөө тэр улс орнд нийт толгой авахгүй болно гэсэн. Тэгэхээр бидээс нэг юм бодох хэрэгтэй. Энэ бол засгийн газар бодлого тодорхойлно. Бодлоготой засгийн газарт ажиллана. Парламентд бол бодлоготой гэхээс илүүтэй өөр үзэл баримт бодлоготой улс төрчид байнга л байна. Улс төрийн нам байна л байна. Хамгийн шилдэгүүд нь засгийн газар руу очино. Парламентд бол хэн байх вэ гэхлээр парламентд бол илүү норин нуруутай асуудлыг алсыг хардаг, ард түмний өмнөөс хяналт тавьж чаддаг, сонирхлын зөрчил юм уу эсвэл ямар нэгэн алдаатай бодлогыг хараад түүнийг засах үүрэг даалгавар засгийн газар өгөх чадвартай цараа томтой хэсэг очно. Тийм учраас илүү тулахтай, илүү одоо туршлагатай гэдэг юм. Чинь өөрөө чиглүүлэх нь өөр байна. Энэ бол хууль тогтоогч. Энэ бол гүйцэтгэх хэрэгтэй. Тэгэхээр энд бол жинхэнэ менежерүүд нь, энд жинхэнэ ажил хийгчд нь, энд бол ам чих хоёр нь тэ байдгаараа улс төр хийгч ажилдаг тэ тэр хэсэг. Мэдээж хэрэг аль ч улсын парламент дотор бол улс төр байдаг. Тэр дотор популизм ч байгаа, тэр дотор ухаалаг алсын хараач байгаа, холдол үждэг. Популизм засгийн газар руу л очиж болохгүй. Тэгэх юм бол тэр улс орон дампууд эрхэл уйлж байгаа гол шалтгаан үдэл нэг шүү дээ. Одоогийн байдлаас харах юм бол одоо манайд ч гол тул эвслийн засгийн газар байгуулагдаж байна те. Тэгээд ерөнхий сайд нь нөгөө эвсэж байгаа намынхаа гэж гэдэг юм уу эвслийнхаа зүгээс томилогдсон сайд нарт одоо хариуцлага хүлээх үүрэг даалгавар ногдуулах тэр их нь хязгаарлагдаад байгаа юм шиг байна. Тэгээд яг хөөсөө хариуцлага хүлээл гэхээр эргээд өөрөө хариуцлага хүлээх гэдэг мэрэгсэн юм байна. Манай үндсэн хуулийн дээр одоо зохицуулалтын дутуу байдал энэс олон зүйлийг гаргаж ирж байгаа. Үнэхээр Монгол улсын засгийн газар кабинетийн зөвшөөрөөр ажилтгүй. Кабинет гэдэг юу вэ гэдэг ойлголт хүртэл ер нь бол нэг өгөөлгээд зарим хүмүүст бол төлөвшөөгүй, зарим хүмүүст ойлгомжгүй байна шүү дээ. Одоо жишээ нь 92 оноос хойш Монгол улсын засгийн газар 2004 оны хүртэл кабинетийн зарчмыг засгийн газрын тухайд хуульчилсан байсан. Ерөнхий сайд дээр нэмэх нь салбар хариуцсан сайдын гар үсэг зургатахад засгийн газрын шийдвэр гардаг байсан байна. Кабинет гэдэг чинь тийм шүү дээ. Яг л дангаараа ерөнхий сайд засгийн газрын 50% эзлэх ёстой. Тэгээ нэг сайдын гар үсэг авахд тэр засгийн газрын бүрэн дүрэн төлөөлдөг тийм л зарчим байхгүй. Гэтэл 2004 онд анхны тэр нөгөө манан гэж яриад байгаа анхны том хөгжлийн засгийн газар байгуулад харилцаа одоо яг тохиролцож алах юм гээд хоёр ерөнхий сайдтай юм шиг нэг тийм юм орлоо шүү дээ. Яг тэр засгийн газраас эхлээд засгийн газрын тухай хуулийн дээр засгийн газар олонхоор шийдвэр гаргадаг яг парламент шиг. Жижиг парламент. Жижиг парламент болсон. Энэ бол социализм үед сайдын зөвлөл гэж байгуулга ингэж ажилладаг байсан байхгүй. Тэгэхээр зөвлөлийн систем рүү шилжчихсэн. Тэгэхээр олонхоор шийдвэр гаргаад цөөхөө сонс гэдэг энэ зарчим чи юу ирж байгаа гэхээр ерөнхий сайд бол засгийн газрын гишүүд дотор нэг л хүн болчихж байгаа байхгүй. 17 хүн байлаа гэхэд 17-гийн 1 нөгөө салбарын сайдыг оруулж ирээд 2 боллоо гэхэд нөгөө 15 хүн нөгөө талд гарахад засгийн газрын шийдвэр яаж яана. Ерөнхий сайд эсрэг. Ерөнхий сайд эсрэг болох юм шүү дээ. Энэ бол зөвлөлийн систем. Энэ бол кабинет биш. Засгийн газар кабинетээр ажиллана гэдэг чинь ерөнхий сайд кабинетийн 50%-ийн power буюу эрх мэдэлтэй байдаг байна. Гэтэл Монгол улсын одоо засгийн газрын хуулийн дээр яг юм. Дээр ерөнхий сайд өөрөө сайд руу томилж мэдэггүй. Зүгээр фракцууд юм уу, эсвэл бүлэглүүд юм уу, эсвэл намууд юм уу
төлөөний хүмүүсийг кабинет гэдэг нэрээр дээр хажуудаас суулгаж. Тэгэхээр жижиг парламент ерөнхий сайд бол яг парламент дотор байдаг шиг улс төр танил тохой гэдэг юм системийг авч явж байгаа. Гэтэл засгийн газар чинь энэ улс орныг чирж явж байгаа чирэгч толгой байх хэвээр, түлхэгч танк байх хэвээр. Гэтэл харин эсрэгээр биш засгийн газар дотор энэ тэмдгийн хүмүүсийн төлөөний харахуй суугаад эхлэхээр ерхий сайдч дээр засгийн газрын дээр нэг бодлогын тухай биш жижигрээсэн бүлэглэл факцсан жижиг парламентыг удирдах байгаа нэг улсын их хурлын баг дарга шиг болж хөрж байна шүү дээ. Тэгээд энэ бол биднээс юм том юм нэ л. Тэгэхээр биднээс гүйцэтгэх засал парламент хоёрынхаа ялгаа зааг зохион байгуулалт, удирдлага, чиг үүрэг, эрх хэмжээ байх ёстой ялгаатай соёлоодын тухай сайн ярилцахгүй бол нэг үсгт Монгол бол одоо бол их баг хоёр хуралтай болчихсон сууж байгаа. Тэгэхээр нэг бодлогын уялдаа холбогдсон. Бодлогын уялдаа байхгүй. Нэг засгийн газар бодлогын дотор хоорондоо зөрчилтэй. Бодлого тодорхойлогч гэдэг нь ойлголт байхгүй. Тэ? Зүгээр л ашиг сонирхлуудын эвцэлдэл л байгаа байхгүй. Тэр та хоёр удаа дурдлаа сонирхлын зөрчлийн тухай асуудал тий. Өөрөөр хэлбэл сонирхлын зөрчлийн асуудал улсын хурлын хууль тогтоох үйл ажиллагаанд байхгүйгээс тухайн үед ямар эвслүүд байна тэднээс өөрсдөө суудлах ойлгох зарчмаар засгийн газрын бүтцийн тухай хуулийг ингэж өөртөө зөрчил гэж гаргадаг. Эсвэл одоо сонгуулийн хуулийг би дараа нь сонгогдох боломжтой хөлбөрөөр бодож сонгуулийн хуулиа ярьдаг. Ер нь биднес үндсэн хууль дахиад үндсэн хууль дээр асуудал үүсэж байгаа. Үндсэн хууль дээр бүр тодорхой навьж хийж өгөөс бол маргаан усгал жишээ нь бусад улс орнууд дээр бол төсөв боловсруулж оруулж ирэх бол зөвхөн засгийн газарт. Засгийн газрын оруулж ирсэн төсөв дээр мөнгө нэмэх эрх парламентын ямар ч гишүүнд байхгүй. Парламентд өөрт нь байхгүй. Парламент зөвхөн тэр засгийн газрын оруулж ирсэн төсвийг хянана таньж болно. Тэснээс биш парламент нөгөө ард түмний төлөөлөгчтэй сонгогчдын төлөөллийн байгууллага мөртлөө би ингэмээр ингэж татвар санаачилж сонгогчдын эсрэг явж болохгүй гэдэг зарчим байгаа байхгүй. Гэтэл манайх бол яадаг вэ? Засгийн газраас орол ирэнгуут нь задлаад би ч тийм амлалт өгсөн, би ч юм хийх хэрэгтэй гэж өөрөө төсөв захиран зарцуулагч өгөөд төлөөлөгч болж хуураад тэгэл өмнө дутангуут нь тийм ч татварыг ингэж нэмээр инээс ч ингэж орлого олмоор ингэж сонгогчдын хармаараа дайрал хэлж байгаа байхгүй. Тэгэхээр энэ өөрөө төлөөлөгч биш болж хуурч байгаа. Энэ бол гүйцэтгэгч болж хуурж штэ. За нэг ялгаа. Хоёрт нь дахиад засгийн газрын бүтэц зохион байгуулалт. Өөрөөр захиргааны нөөцийг тодорхойлох хэрэг нь зөвхөн засгийн газарт байгаа. Гэтэл парламент дахиад би ийм байгууллагч байгуулмаар байна. Би ийм хүмүүсийн олон тоогч нэммээр байна гэл яриад эхлэх юм бол дахиад засгийн газрын төлөөллийн мөн чанар алга, парламентын төлөөллийн мөн чанар алгуулж, дахиад гүйцэтгэж болж эхэлж. Дахиад сонгогчтой ачаа өрүүлж эхэлж гэж штэ. Тэгэхээр сонгуулиар ярьдаг юм амьдрал дээр хийдэг хоёр юм ингэж зөрөх юм бол парламент авах учиргүй болно. Тэгэхээр парламент өөрөө хазаарлах хэрэгтэй болчихж. Би юу санаачлах, юу шийдэх хэрэгтэй вэ? Надад сонгогчд ард түмэн ямар мандат өгсөн бэ гэдгийг их хурл өөртөө хардаг болох шин. Засгийн газарт байгаа эрх мэдэлийг улсын хурл булааж авч болохгүй. Улсын хурлд байх ёстой эрх мэдэлийг засгийн газар булааж авч болохгүй гэдэг энэ хил хязгаарыг л хийх хэрэгтэй. Сонирхол зөвшөөрөл ихнийх нь шүү. Хоёрт нь одоо зэрэг улсын хурлын гишүүд хууль тогтоох эрх мэдлийн өрөөнд нийтийн ашиг сонирхол гэдэг нэг чиглүүлэгчийг харж хууль санаачилж боловсруулж баталж явах хэрэгтэй болохоос биш энийг мартаад бүлгийн хувь хүмүүсийн иршиг өөрийнхөө иршиг бодоод хэлэх юм бол сонирхлын зөрчил үүснэ. Хууль тогтоох хувьд. Гуравт нь төрөв битээр ярьжсэн тэр хяналтан дээр сонирхлын зөрчил бас аюултай. Нэг хуулиар телевизийн камераараа ширээ шаагаад идэг нөхөр тий засгийн газрын шүүмлээ шааждыг буруушаагаад огцоолно гэж орилол. Тэгсэн мөртлөө сайдын 12-оор тендер уугаад шахаа сууж яах гэдэг бол энэ нь парламентын хяналт ерөөсөө биш. Энэ нь зүгээр л парламентын гишүүний нийс хүрээр том дээрэмд үйл ажиллагаа явуулж байгаа хэлбэр байхгүй. Тэгэхээр бид парламентын эрх мэдэл, парламентын хяналт ард түмний нэрээс юу зөв, юу буруу, юу шудраг биш вэ гэж ил цагаанаар харахыг, хянахыг хүсэж байгаа тэр хүмүүсийн хяналт хувийнхын нэг атгыг ашиг сонирхолд орлого олох гэсэн, амьдралаа дэвшлүүлэх гэсэн өчүүхэн бодлого нь хэрэгсэл болохгүй байх уу гэдэг дээр бодох шин. Тийм учраас бусад улс орны парламент дээр хувь улсын их хурлын гишүүн, хувь парламентын гишүүн засгийн газрын байгууллагаар чин нэгэнтэй уулзаж юм шаардад нэхийг хориглосон байдаг. Энэ уулзах нь хориглосон байдаг юм яа тий? Дураар орж уулзахгүй. Хэрвээ та парламентын нэрийн өмнөөс, улсын их хурлын нэрийн өмнөөс явах гэж байгаа бол хувь одоо байнгын орны шийдвэртэй, улсын их хурлын шийдвэртэй очоо. Нэг л ажлын хэлбэр
Эсвэл өөрөө очихгүй та парламентын хяналтыг мэрсэн байдлаар хэрэгжүүлдэг авд хийх юм уу те. Өөрөөсөө хүмүүсээр очиж тэр мэдээллийг авчруулаа гэдэг юм ярьж шít. Тийм учраас парламентын хяналтад юу чухал болж байгаа гэхээр мөрдөн шалах эрхийн тухай чухал болж байна. Энэ бид даасан хяналтын байгууллагуудыг яаж ажиллах гэдэг чухал болж байна. Парламентын гишүүний асуулга гэж ярьж чинь та асуулт гэж ярьж байгаа тэр механизм чухал болж гэлж. Асуултаа асуугаад цаасаараа аваад энэ худлаа үнэн гэж парламентд дуудаж ирээд байнгын орон дээр чуулган дээр тэр тухай ярилцах хэрэгтэй болохоос биш тэр байгууллага дээр очиод тэр сайдын өрөөнд ярилцаж болохгүй л гэдэг зарчим байна. Яагаад парламентын ордон засгийн газар ордноосоо тустай байдаг? Яагаад парламентын ордон, парламентын одоо цагдаа, парламентын гишүүнд үйлчлдэг энэ иммунитет гэдэг ойлголтод тустай байдгийн гол шалтгаан энэ. Ард түмнээс авсан мандатыг хувийн зорилгодоо ашиглахгүй. Нэг. Ард түмнээс авсан мандат өрөөндөө хууль тогтоох, хяналтах, төлөөлөх гэдэг энэ чигээр таны хувийн амьдралын хэрэгсэл биш ээ. Та энэ төлөөлөлийг хэрэгжүүлж байгаа үедээ өөрөө хувийнхаа одоо санхуд хохирол өсруулахгүй тул төр танд цалин өгөх биш танд нөгөө индемнитет гэдэг ойлголтын дотор нь санхүүгийн одоо эрсдлийг хайрцаж байгаа гэж хэлж байгаа. Индемнитет гэдэг та индемнитет гэдэг нь болохоор ард түмнийг сонгогчийг төлөөлөд одоо хууль тогтоох байгууллага сууж байгаа хүн ард түмний нэрнээс хууль тогтоох ард түмний нэрнээс хяналтай. Энэ чигээр хэрэгжүүлэх гэж байна. Хууль тогтоохын тулд боловсруулна гэдэг янз бүр ажиллахад ядаж л бичиг цаас, утас царилцаа энэ бүхэн чинь бол нэгэнт нийт ашиг сонирхлын үүднээс хийгдэж байгаа учраас татрын өмнөөс төлөвнө. Хяналт тавиад явж байгаа бас бүх энэ чиглэлүүд дээр чинь байгаа зарлуудыг төр хариуцна. Таавал төрийн албан тушаалт юм биш. Таавал төрийг тамирын өгдөг хүн биш. Таавал сонгогчдоо 4 жилийн хугацаанд төлөөлж байгаа сонгогдсон л иргэн. Тийм учраас танд төрийн төлөө зүтг эсвэл төр дүнч бай гэж тий өөртөө үйлчлүүлж байгаа биш. Та сонгогчийн төлөө үйлчлүүлж байгаа учраас татвар төлөгчдийн мөнгөөс таныг урамшуулж байгаа, таны зарлыг дааж байгаа. Энийг цалин гэж тооцохгүй гэж хэлж байгаа. Манайхан бол яг эсэргээр нүүрлийн гишүүний цалин энэ төр. Тэгэхээр энэ өөрөө парламент өөрөө төлөөллийн арчлалын элемент төв эсвэл төрийн байгууллагын институт гэдэг нь маргааг үүсэж байгаа. Тэгэхээр энэ арчилсан үндсэн хуулийн суурь ойлголт манайд бол одоохондоо бүрэн төлөвшөөгүй учраас бид бол улсын их хурлын бүх гишүүдийг бол одоо төрийн албан тушаалтан гэж бодож байгаа шүү дээ. Гэтэл бусад улсууд бол зөвхөн ард түмнээс мандат авсан 4 жилийн мандаттай иргэнэ гэж үзэж байна. Ялгаа нь үүтэй. Түрүүн тань хэлснээс ингээд бид өгөх юм бол ер нь яам, агентлаг, гүйцэтгэх засгийн альва байгууллагаар одоо хуваарай уулзалт хийгээд явж байгаа парламентын гишүүн бол ер нь жоохон ноото гэж ойлгох зөв. Энэ нь яг тийм тохиолдлуудад бол парламентын ёс зүйн хороол ажиллаж эхэлдэг юм байна. Бусад улс орнуудад бол засгийн газар нас гүйцэтгэх хэрэглэлийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан гэж гомдол гаргадаг юм байна. Тийм учраас парламентын гишүүн засгийн газар гүйцэтгэх хэрэглэлт их болгоомжтой хууль ёсны арга хэрэгслээр албан шуурмаар илүү харьцдаг юм бэл. Дараа нь өөрөө асуудал тунахгүй тулд. Манайд бол тийм тохиолдол зөндөө байдаг л байна. Манайд бол зөндөө би түрүү дурлаа шүү дээ. Камерын өмнө шивэж аваад сайд 12-ын тендер руугаа сууж идэх хүмүүс бол олон байна. Та түрүүн төлөөлөл ер нь их хурлын гишүүн сонгогдсон хүмүүс маань тэр тодорхой сонгуулийн тойргийн эрх ашигыг илүү төлөвлөх ёстой юм уу? Эсвэл нийт улс орны эрх ашиг гэдэг юм уу? Улсын үндсэн ерөн дээр маш тодорхой биз. Улсын их хурлын гишүүн нийт улс орны эрх ашигыг төлөө ажиллана л гэвчихсэн. Одоо бол тэр тойрогт мөнгө хойролдог л. Тэгээ яг бид манай сонгуулийн тогтолцооноос болоод эсвэл энэ 25 жил явсан сонгуулийн соёлоос шалтгаалаад нэг засаг дарга ажлыг л хийх гэл оролдоод байна л да. Тэгээд улсын хурлын гишүүд бол үндсэндээ биднээс нэг том алдаа бол нэг бол засгийн газрын ажлыг нэг бол орон нутгийн засаг дарга ажлыг хийчих гэдэг. Гэтэл яг энэ улсын хурлын парламент гэдэг энэ парламентын гишүүн гэдэг ажлыг хийдэг хүн бол их цөөхөн болчих гээд. Нэг үгээр би одоо өнгөрсөн ингээд 8 жилийн хугацаанд дотор харахад парламентын гишүүний зангарахтай парламентын гишүүн гэдэг энэ улс орны нийт ашиг сонирхол нийтийн их ашигын төлөө бас зогсоод хууль тогтоох хэлтийн үйл ажиллагаанд явдаг хүн бол ер нь бол нэг гаруй 10 он дотор байд юм да. Тэгээ хурлаа таслахгүй байнга ер нь парламентын үйл ажиллагаа хилцүүлэхэд байнга оролцсон хуулиудыг цаасан дээр нь байнга ухаж харна. Тэгэл ийм хүмүүс бол одоо лүндэж андсан, нэм дөрж, тэгээ гончиг дөрж гэл ингээл харахад бол ер нь
арын өрөөнд л багтдیں۔ Тэгээд яг хуу цаас нохохгүй үнэхээр яг хууль тогтоогч байгаа ажлыг хийхгүй зүгээр хэвлэлээр амаараа ажил хийдэг хүмүүс бол зөндөөлдөг. Ер нь бусад орнуудын парламентод сүүдрийн засгийн газар гэдэг ойлголт байдаг тийм. Манайд энэ яагаад хэрэгжиж болтгүй? Сүүдрийн энэ бас нэг хяналтын бас нэг оновчтой юм биш үү? Тийм, улс төрийн хяналтын бас оновчтой хэлбэр нэ. Мэргэжлийн хяналтын гэхээс илүү улс төрийн хяналтын их оновчтой хэлбэр байж болно. Энэ сүүдрийн засгийн газар гэдэг энэ механизм ажиллахын тулд парламентд голлох цөөнх гэдэг энэ парламентын дотоод мотороор ажилладаг байх хэрэгтэй. Тэгээд энэ мотор ажиллахдаа хууль тогтоомжийн хуваарьнд шийдвэр гаргах бүх эрхийг олонход хяналт тавих эрхийг цөөнхөд гэдэг зарчим явах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр цөөнх өөртөө байгаа хяналт тавих эрхээ ашиглахын тулд дотоод зохион байгуулалтаараа сүүдрийн засгийн газар гэж харьцан мэргэжсэн мэдээлэлтэй одоо хүмүүсээ засгийн газрын бүтэц болон бүрэлдэхүүнийг ингээд дагуулж байршуулад за энэ засгийн газар хууль зүйн сайд нь тэр бол манай сүүдрийн засгийн газар хууль зүйн сайд энэ гэж тэгээд тэр нөгөө авсан чигээр хариуцлагын дагуу тэр салбарыг хянах үүрэгтэйгээр ажиллаж байгаа. Энэ бол улс төрийн хяналт. Энэ туслахын тулд хүний эрхийн үндэсний комисстэй адилхан хүний эрхийн омбудсман гэдэг юм тийм байгууллагуудаар энэ хууль зүйн салбар дотор байгаа одоо хүчний юм эсвэл одоо хууль сахилах байгууллагууд гэж байгаа үйл ажиллагаанд хүний эрхийн нөхцөл байдлыг ч гэдэг юм уу эсвэл хуулийн хэрэгжилтийг ч гэдэг юм уу хяндаг туслах ажлууд аваад эхэлж байгаа. Энэ бол цорын байгуулалтын хэлбэр. Бусад улс орнууд хувьчлахгүй л энэ зүгээр соёл байхгүй. Манай энэ 20 жилийн хугацаанд парламентын дотоодод ийм соёл бол төлөвшсөнгүй. Өөрөө энэ улс төрийн докторийн байдлыг их усэр болоод ингээ яваад байх юм бол докторийн байдлыг их усэр өөрөө энэ доктортой өөрөө байх хэрэгтэй юу гэдэг чинь ч бас яригдж болох зүйл байхгүй. Нэг талаасаа. Хоёрдугаар талаасаа бол нөгөө хэлэхэд өнөөдөр байгаа манай парламент одоо зөвшөл ойлголцлын үе таалга хамаг байдлаар савж хаагаад байна. Ийм байдлаар улс төрийн манлайлалж байгаа бас зарим хэсэг нь ааш аяг гаргаад ирэхээр парламент бол ард түмний тол бөгөөд зөвшөлтслийн төлөөллийн арчлалын гол одоо цэг байх боловч энэ чадвараа алдаад ирэхээр парламентд итгэл унаад эхэлж байна. Нөгөөдөө засгийн газар өөрөө энэ өгүүлэхэд томьёол дээрмийг бөөнрүүлж барих гэдэг шүү дээ. Тэгэхээр сонголт байгаа нь байхгүйгээсээ илүү тийм нөө байгаа нөхцөлд за байхгүй байсан дээр юм биш үү сонголт руу явуул яасан байдгийг саналыг бачимг бол гарч ирж байна. Зарим судлаачид бичиж байна. Би тэрнтэй 100% гэж хэлэхгүй мэхэд зарим нэгэн санаа бодол бол нэр юу явж байна гэдэг дээр имзэглэж байна. Гэхдээ нэг л бас болгоомжлол байна. Парламентын засал бүх улс орны парламент тарна гэдэг өөрөө энэ улс орны суур одоо тогтолцоо өөрөө гангаж байгаа гэдгийг тодорхойлох болцсохгүй үзүүлэлт байхгүй. Тэрнгүүд эдийн засгийн ингээ ямарчсан. Иргэдийн ихтгэл үнэмшилтэй бас төвхтэй болцсон. Улс төрийн намууд өөртөө учраа олохоо болцсон. Үжил баримтлал бодлогын үед те өөр одоо миний үлээд нам намаараа талцах биш нам дотроо нэг нэгийг одоо алхаж буцахгүй хэмжээнд те ирэх гэж шүү дээ сүлдээ. Тэгээ ийм байгаа нөхцөлд дахиад нэг савлгаа үүсгэх гэдэг бас эрсдэлж магадгүй гэж нөгөө талаас бас харж ийм л төр зураг харагдаад байна. Энэ өнгөрсөн 25 жилийн хугацаанд гэдэг нь ер нь үндсэндээ яг 76 гишүүнтэй парламент их хурл маань одоо 6 удаагийн сонгуулиар 6 удаагийн бүрэлдэхүүн гарч ирлээ л дээ тийм. Энд бол нийт үндсэндээ нэг 300 удаа сонгогдож байгаа. Тэр 76 дээр. Тэгээ энэ бол нөгөө хэр зэрэг хангалттай шинжлэгдсэн байх юм. Хангалттай шинжлэх чадахгүй байна. Зөв би судлаа хийгээд одоо ч 2090 манаас хойш ер нь бол энэ үндсэн хуулийн болон эрхэм хуультай парламентын засгийн газар болон энэ үндсэн хуулийн хяналттай холбоотой судалгаанууд хийж байна л да. Тэгээ энэ хугацаанд зөвөр миний судалгааны үр дүн дээр хувьд нь үнэмшилтэй улсын ихтгэл үнэмшил бол манай парламент итгэж жижиг юм байна. 76 хүн гэдэг бол ихтэй бага тоо байна. Хэд байх вэ? Нэг улсын их хурлын гишүүн нэг хүний улс орнд нөлөөлөх хэтэрхий том юм байна. Маш том амбицтай өөрөөгүй нэг хүн байхад л энэ улс орноор дураараа самарч болох юм байна.
ерөнхий сайд байна уу, ерөнхийлөгч байна уу хамаагүй шүү. Зүгээр улсын хурлын нэг гишүүн байх тал шүү. Нэг судлаач хэлжсэн нэг улсын хурлын нэг 20 гишүүнийг л ер нь худалдаад авчихад ер нь хөлсөж байгаа гэж ярьдсэн. Одоо ерөөсөө ингээд харж байгаа нь бол зүгээр 8-ны гар үсгтэй хүн бол тэгээ нэг ямиг өмчлөөд авцсан байхад бол тэгээ эдийн засгийн бүх юмыг бол мороож болж шүү дээ. Тэгээд энэ байдлыг харахад ч тэр амьдрал дээр зүгээр энэ дүгнэлтийг одоо бас би 10 жил өмнө хийж ирсэн юм байна. Манай парламент итгэж жижигхэн учраас засгийн газар парламентын холдсон макро микро төвчний ингэж зунгаарлагдсан тийм энэ бүх бамтан болд юм байна. Тэгээд зүгээр судалгаа хийж үзэхэд 2 саяас 3 сая хүн амтай. За дээшлээ 5 сая хүн амтай гэж тооцсон. Ер нь 5 сая нь бол тэр судалгаанд орж ирэхгүйсэн. 3 сая 500 хамгийн дийлэн доотлол нь одоо 2 сая гэж тооцож авч үзэхэд 100-150 хүний төлөөлөлтөй ээжээж ер нь бол хэрийн төвшөнд очно гэсэн тийм судалгаа байсан байхгүй. Тэгээд 100-150 гэдэг тоог одоогийн 76-тай харьцуулаад үзэхээр бас харагдах байна. Нэг нь хэлэхэд бас парламент хэдхэн жижиг хүн байхад мэрэгших эсвэл салбарлаж ажиллах гишүүдийн одоо ур чадвар уламжлал ачаал тэтгэр өндөр байдаг гэж. Одоо нэг нь хэлэхэд байнгын хороо бол тийм хэдэн үнэтэй оролдож байгаа. Зүгээр л зургатаар телевизээр харж болно шүү дээ. За өсөн үрэл нэг карт химлэр хийж байгаа байнгын хороо хуралдаж шүү дээ. Тэгээ байнгын хорооны хуралд давтсан тийм ажилтайгаар ингээл алга болонгууд 4 хүн шийдвэр гаргах хэмжээний болох гэж шүү дээ. Энэ бол юу илэрхийлж байгааг гэхэлэр нөгөө нэг талаас хариуцлагагүй нөгөө талаас цөм байна. За хоёрт нь болохоор бас нэг асуудал байна. Тэрний гэхэлэр манай парламентын дотоод зохион байгуулалт дахин сайжрах хэрэгтэй байна. Дахин сайжрах хэрэгтэй. Одоо байнгын хороодууд, дид хороодууд, төр хороодуудын чиг үүргүүдийг дахиад нэг жоох зэгцлэх хэрэгтэй. Тэгжээ сая одоо ер нь бол энэ парламент шүү гэдэг юм аа дахиад ярих хэрэгтэй. Одоо нэг хэлэхэд бидний зорж байгаа парламент чинь гол зорилго бол байнгын ажиллагаатай мэрсэн парламентын тухай ярих хэрэгтэй. Зүгээр жилийн заваараа яриад алга таш сууж байгаад хин нэгэн толгойгоо мэдүүлээ асуудал тавиад туучдаг ардын хурлын тухай яриа ерөөсөө биш. Таны бодлоор бол энэ 6 удаагийн ч гэдэг юм уу парламентын бүрэлдэхүүн аль үедээ аль бүрэлдэхүүн илүү сайн ажиллаж бай. Аль нь илүү парламент болгон бүрийнхээ хугацаанд хийх ажлыг хийсэн. Яг энэ бол улсын хурл. Аль нь сайн аль нь муу ажилласан гэх юм байхгүй. Одоогийн парламент гэсэн чинь сая сонсголын хууль гарч байгаа, захиргааны ерөнхий хууль гарч байгаа. Тэр энэ одоо чинь дахрын хуулиас хавуулаад дэвшилттэй маш олон юм л шүү дээ. Гişх хөршиг хамгаалах тогтолцоо байгуулаад гэл. Бидний сүлээ сайн талаа тэр болгон олж хардггүй, тэр болгон ярьдаггүй учраас одоо муу талаа дөрвөлгэж илүү харж байгаа байна. Тийм учраас парламент улсын хурл болгон бүрийнхээ хооронд хийх ажлыг хийгээл явсан. Хамгийн хэрүүтэй уралтай байгаа нь хаана вэ гэдэг одоо бодох хэрэгтэй. Юу гэхээр мэдээллийн өрөө ирсэн. Зүгээр болж байгаа процессыг тэр цаг минутанд нь зарладаг Twitter, Facebook гэдэг систем ажиллахад өмнөх парламентын үед болоод өнгөрсний тэр 2 сарын дараа хүмүүс мэдээл тэгсэн нээстэй гэж ярьдагсан бол одоо тэгжээштэй гэж ярьдаг. Тийм газар дээр найддаг болсон. Энэ мэдээллийн хурдл одоо үндсэндээ одоо папо гэдэг юм хөнгөд байгаа болохоос биш нэг хэлэхэд өмнөх парламентын үед үедээ харьцуулахад одоогийн шийдвэр гаргалт энэ төр бол хамаагүй боловсронгуй иргэнсэн байгаа шүү дээ. Хамгийн гол нь яг түүний зарчим тэгсэн байна гэдэг биш тэгж гэн гэдэг яриад одоо яг цаг хугацаанд давцаж ингэж асуудал ингэж дэврэж хөөсрүүлж бодтой харах нь бодтой харуулж байгаа юм. Парламентын гишүүний ёс зүйн асуудал нь ямар төвшөнтэй вэ? Манайд улсын хурлын гишүүд ёс зүйгээр арга хэмжээ авахсан тохиолдол хэрэг байдгийг парламентын гишүүний ёс зүй тухай ярихын тулд эхлээд ёс зүйн дүрм өөр ямар байгаа вэ? Дүрмийн их механизм ямар байгаа вэ? Гишүүд юуг ёс зүй гэж ойлгож байгаа вэ гэдэг хэвнээс одоо ярих хэрэгтэй. Нэг нь парламентын гишүүний ёс зүй гэдэг энэ дүрмийг батлуулах гэж зөндөө болж ирсэн шүү дээ. Энэ ч ойлгохгүй төрийн өндөр албан тушаалтнуудын ёс зүйгээд парламентын гишүүн ерөнхийлж өгөө хин юм чинь тийм хүмүүсийг оруулаад ёс зүйн дүрм байна биш ээ. Төлөөлөл
хууль тогтоох, хяналт тавих энэ гурван чиглэлийг хэрэгжүүлж байгаа нөгөө 4 жилийн мандаттай иргэн баримтлах ёс зүйн тухай ойлгохоос энэ тамар эргүү төрд ажиллаж байгаа төшмөдүүдийн ёс зүй биш ээ. Эсвэл бүр тэг шүүгчийн ёс зүй ерөөсөө биш ээ. Энэ бол ялгаатай. Тэгээд гээд маргаж мэдгэж хэрэлдэж төрийн өндөр албан тушаалтнуудын ёс зүй биш юм байна гэдэг нэг арай их ойлголтын төрөөд нөгөө парламентын улсын хурлын гишүүний ёс зүйн дүрм баталсан. Яг батлах гэсэн чи дахиад асуудалсан. Тэр ёс зүйн дүрмтэй төр дүнж тухай байх тухай яриад гэсэн. Биш ээ. Наад чинь сонгогчтой дүнж байх тухай, сонгогч нийтийн ашиг сонирхол дүнж байх тухай, нийт улс орон гэд эн чинь дахиад өөр зүйлээр маргаан болоод тэгээд тэр маргаанаас болоод үр дүнтэй болж чадаагүй л дээ. Тэгээд ёс зүйн дүрм бол гарсан. Манай өнөөдрийн үйлчлж байгаа ёс зүйн дүрм бол аюул учир дутагдaltaй. Яг л яг хинт нөгөө хууль тогтоогч хүнд гаргадаг тэр ёс зүйн алдаануудыг л тэнд яах ёстой. Бичиж хариуцлага болон санал болон өрсөн сэргийлэх механизм хийх ёстой болохоос биш хууль тогтоогчид огт хамаагүй төрийн түвшүүдэд зориулагдсан ёс зүй. Одоо энэ тэр өргөнийг адилхан болсон биш үү? Холдсон явж байгаа байхгүй. Тийм учраас манай ёс зүйн дүрм бол жоох учир дутагдaltaй. Гэхдээ парламентын улсын хурлын гишүүний ёс зүйн дүрмтэй байгаа нь бас их ойлгохтой байхгүй. За одоо тэр дэд тороо байгаа. Ёс зүйн дэд тороо байгаа. Одоо энэ хоёрын хоорондох асуудлаа яаж шийдэх вэ гэдэгт бид бас бодох хэрэгтэй. Гэтэл бусад улс орнуудад ёс зүйн дэд тороо, ёс зүйн дүрм хоёр гэдэг чинь бол парламентын гишүүний чихэн буулга байхгүй. Монгол улсад юу болсон гэхээр халдсгүй дэд тороо гэдэг хад дэд тороо байж идэг. Тэгэхээр ёс зүйн дэд тороо бол парламентын гишүүн алдаа гаргасан бол санаа увж хариуцлага тооцож эргүүлэн татах асуудал хөндөх ёстой шүү дээ. Гэтэл халдсгүй дэд тороо гэдэг бол хайрлаж хамгаалж ёстой, хэмж хүрэхгүй гэдэг дэд тороо шиг болчихлоо шүү дээ. За энэ хоёр дэд тороо ч эрх мэдлээ болооцолт нь ойлгомжгүй. Дахиад ингэж ирэхээр чинь нөгөө хоёр туулаа хөөсөн анчин хоосон гэдэг шиг болоо урчих. Тэгэхээр нөгөө юмыг цогцоо дээрээс нь цар хүрээтэй уралдаатай нь харах чадвар тусмаг учраас зэрэгцээ хэдэн байгууллага байгуулчаад дотор нь очроод бид олохгүй төрчихөж байгаа юм. Тэгээ ёс зүйн торооны үйлчлэл юм байхгүй болчихсон ба шүү дээ. Ёс зүйн торооны үйлчлэл байхгүй халдсгүй байна. За энэ гишүүдтэй холбоотой юм алдаа гараад ирлээ гэхэд нөгөө халдсгүй байдлын тороо бол ёс зүйн тороо хоёр маань яаж ажиллах вэ гэдэг юм уусч байна. Гэтэл одоо энэ хэдэн тохиолдолд хэдэн гишүүнийг ёс зүйн хэдэн гишүүдтэй халдсгүй юм доод ингээд байхгүй болсон тийм. Хэдэн гишүүдтэй холбоотой өрөөл гомдлууд ирж ийсэн. Гэхдээ дахиад асуудал юу гарсан гэхээр дэд тороо тэрхэн яаж ажиллах вэ дүрм журам бас байхгүй болчихсон. Тодорхойгүй. Тэр учраас юм жоохон зовлонтой байгаа. Нэг хэлэхэд энэ хүү чиглэлээр судалдаг, судлаачид харьцуулсан тий судалгаанууд мэдээллийг боловсруулад ингээд одоо ярьж байгаа хүмүүс ховор байна л да. Тэгээд сэдв яригдахгүй байх тусам тэр сэдвтэй холбоотой асуудлыг шийдэхгүй байх сонирхол нөгөө талд маш ихээр босч ирдэг. Тэгээд энэ үеэс шалтгаалаад биднээс бол ер нь бол тоохгүй байна. Гэтэл яг нэг юм хэлэхэд парламентын гишүүний ёс зүй, улсын хурлын гишүүний ёс зүйтэй холбоотой асуудал өөрөө бол ёс зүйн дэд торооны доороогоо ингээ ажлын аппарат манайх тийм ч ажлын аппарат ч байхгүй шүү дээ. Тэгээ ажлын аппарат бол гишүүд улсын хурлын гишүүн болоо сонгодол ирэхэд ажлын аппарат нь хичээл заgal хэлт юм бэл. За ийм зүйл гарвал ёс зүйн алдаан тооцох, ийм зүйлээс та татгалзаж явах хэрэгтэй, ийм байдлаар бие авч явна, ингэн тэгнэ, ийм зардал таныг төсвөөс даана, энэ зарлуудыг та ингэж ашиглах юм бол тий төсөв одоо хувьдад зарцуулсан гэдэг тий шүүмжил төртөн ингээл бүр бүх хөдөлгөөнийх нь одоо ингээд замын зэрэг зааж өгдөг юм бэлээ. Тэгээд ямар ч зүйл сонгогдно гэдэг бол тий нэг хэлэхэд агуу их мундаг нөхөр биш. Ард түмэн таалагдсан хинч байсан л ороод ирдэг л тийм л тогтолцоо байхгүй. Тийм учраас хинч байсан авч ирээд л бүхний нүдэн дээр хууль тогтоогчийн байх ёстой стандартыг л баримталтай болоод ирэхэд л энэ л мэржлийн парламент ажиллаж байна л гэсэн. Энэ нь бие авч явах тухай ярьж. Шийдвэр гарах болоод ирэхэд л дахиад тамийн газар дахиад мэржлийн байгууллагууд нь туслаад ирэхэд ямар ч хүн ороод ирсэн бай шийдвэр гаргаж байгаа шийдвэр нь улс орны суурь шиг нийт ашиг сонирхол гэдэг юмыг зөрчихгүй болоод эхэлж байгаа. Тэгээд энийг л мэргэсэн парламент гэж. Тийм учраас мэргэсэн парламентын 25 жилийн өмнөөс өнөөдөр тэмдэглэж шүү дээ. Мэргэсэн парламент бий болох дэд бүтцээ бид нэр хэр сайн байгуулж чадваа гэдгийг л одоо яриад байгаа шүү дээ. 76 нь хараад байгаа байхгүй биш. Парламент гэдэг зүйл чинь сонгогдож ирсэн гишүүдээрээ биш. Сонгогдож ирсэн гишүүдийг тэр зохистой зүй ажилдаг, машин дотор суулгаад явуулдаг аргын дэд бүтцээр л тодорхойлож байгаа байхгүй. Тэгэхээр биднээс дэд бүтцээ л харах хэрэгтэй.
номын сан, ажлын аппарат, судалгааны институт, хуулийн одоо хяналт. Гişүн бол санаагаа үдэл баримтлал гаргаж чадна. Яг хууль бичих их бичиж хийж чадахгүй шүү дээ. Гэтэл парламентд их бичээч нар байна. Зарим улсуудад бол парламентын гишүүн бол бичихгүй. Концепц засгийн газрын хүлээн зөвшөөрүүлсэн бол хуулийн өмнөөс нь бичиж өгнө гэдэг. Хуулийн яамныхын буц дотор их бичээч гэдэг бүтэн хүмүүс сууж байгаа жишээ. Гэмчлэн маш олон тийм одоо тусалдаг дэмждэг мэргэжлийн арга зүй дэд бүтцүүд байна л да. Тэгэхээр тэрийг биднээс хийчих юм бол мэргэжлийн парламент болох тийшээ байнга л явж байна гэсэн. Тэгэхээр одоогийн байдлаар ёс зүйн дэд дүгнээд одоо нийс зүй алдаа гаргаж гэсэн тийм дүгнэлт бол гараагүй байгаа юм тийм. Тэр дэд бүтц байгаа учраас ер нь нухацтай том дүгнэлт бол гарсан тохиолдол байхгүй. Гэхдээ гишүүдэд сануулсан. Гишүүдээс өөрсдөөс нь тайлбараад энийг олон нийтэд одоо ил тод мэдээлэлээ гэдэг шаардлага маягаар гарсан хэд хэдэн бол тохиолдлууд бол байгаа. Тэр нь бол 10 дотор багтана. Магадгүй. Би бол ингэж бодож байгаа юм л да. Хэвлэл мэдээллээр гишүүдийн талаар янз янзын цуу мэдээлэл их гардаг. Авилгал авчлаа, тэгчлээ, янз янзын хэрэг толбогчлоо гэдэг. Тэрийг ер нь ёс зүйн хороо хэвлэл дээр гарангууд шууд тэрийг ингээд авч хилцэх, тэр гишүүнтэй уулзах, тэр тодруулах үйл ажиллагаа явуулах хэрэгтэй юм. Ер нь бол ёс зүйн хорооны нэг онцлог нь бол өргөдөл мэдээлэлээр л ажиллах хэрэгтэй. Тэгэхээр нэг парламентыг улсын хурлыг илүү цэвэр байлгах гэдэг нь олон нийтийн хяналт болчихж байгаа байхгүй. Тэгэхээр олон нийтийн зүгээс шаардлага, олон нийтийн зүгээс иргэний зүгээс гомдол гарах гэдэг бол ёс зүйн хороог өөрийг нь ажиллах түлхүүр байх хэрэгтэй. Тэгэхгүй бол ёс зүйн хороо бас энэ ч өөр парламент дотор гэдэг механизм учраас нөгөө талдаа олонхын зэвсэг бол хайлттай байхгүй. Яг л олонх үннийг ярьж байгаа асуудлыг бодтойгоор шүүмжилж байгаа цөөхийг ёс зүй гэдэг энэ механизм хэрэгслээр өөрийг нь одоо дуу болох, нухчин дарах хэрэгсэл болгож болно шүү дээ. Тийм учраас ёс зүйн зүгээр би сонирч байсан Америкт ч бүр тусгаалыг үзчихсэн, Германд ч бас тусгаалыг үзчихсэн. Хамгийн одоо сонгодог хоёр загвар нь дараа нь би Австрали, Англи хоёрын парламентыг бас очиж үзчихсэн. Тэгэхээр яг энэ ёс зүйн дэд хороотой холбоотой асуудал яаж шийддэг юм бэ гэж асуухад энийг цөөхөд өгч болохгүй гэж. Энийг цөөхөд өгч. Энийг бас олонход өгч болохгүй. Сөргөжөнд өгч болохгүй. Тэгэхээр сөргөжин ч гэсэн бас нөгөө тийм улс төрийн хэрэгсэл болгодог. Тийм учраас олонх цөөх хоёроос яг адилхан гишүүд ордог гэж байгаа. Юусе хамгийн яг 50-50 хоож авдаг ганцхан дэд хороо энэ гэж байгаа. Тэгээд тиймэр дагалуулдаг гэсэн чинь парламентод хамгийн удаан суусан, хамгийн удаан одоо шүмжлэлгүйгээр суусан гэдэг чинь парламентын гишүүний ёс зүйг хамгийн удаан төвчээртэй барьсан л хүмүүс үзэх. Тийм хүнээр дагалуулдаг. Хамгийн төвийг сахисан, хамгийн уус төрждөггүй, хэмж хэмжүүр нь их тодорхой тийм л хороо байд юм гэж хэлж байгаа. Би энэ хөл мэдээлэл ийм үг их одоо давтамжтайгаар сонсдог л доо. Одоо ингээ хэн нэгэн гишүүн чинь нэг улс төрчийг одоо гүтгэж гисэн тийм мэдээлэл гаргахад нөгөө юм болохоор за би цаг нь болохоор энэ тухай үннийг хэлнэ. Энэнийг хийж байгаа цаад эзнийг би мэдэж байна гэдэг. Ерөнхийдөө дандаа тийм. Тэгээд яг тодорхой юм хэлдэггүй. Ийм байдлаар л тайлбар өгч идэг. Энэ тэгэл улс төр дотор нөгөө улс төрчид чинь бүгдээр покертойгоо юм шиг хүзээрсэн сууж штэ. Монголын улс төрүүд тийм болсон штэ. Тэгээд төрөлөд том одоо шийдчих юм бол дарчих гэдэг. Тийм учраас ингээд зах цагаас нэг нэг шантаажсан байдалтай. Ийм юм нэмэлттэй л хувь заяа штэ. Тэгээд эн чинь өөрөө одоо их л өөр л да. Би ингэн жишээл хэлээ. Миний өөрөө хэлэхэд их хуур тохиолдол нэр зааж бэ барилцаж авч байгаа. Ихэнх тохиолдол одоо анги гарсан ба шүү дээ. Улс төрч гэж юм бэ гэдэг. Улс төрч гэдэг өөрөө зодолдог, өөрөөлөөр зодоо хэлдэг хүмүүс хэлдэг юм аа гэж. Үнэхээр тийм болсон. Одоо хараарай хэвлэл мэдээллийн бүх хэрэгсэл те хэн нэгний одоо зодооны үзүүртэл явж эхэлж штэ. Энэ үг илэрхийлж байгаа нөхлөр нөгөө саяны яриад байгаа зүйл. Тэгэхээр одоо эн чинь тэгж юм түл би чамд тэгнэ гэдэг харилцаа шантаастай хүмүүс зодон болж өрөөд байгаа. Тийм учраас та хэвлээд банк тийм юм сонсч магадгүй. Гэхдээ зөвхөн өнөөдрийн одоо энэ парламентын энэ арчилсан тэр дундаа мэргэжлийн парламенттай холбоогүй асуудал.
Энэ нь зөвхөн улс төрд байгаа соёлын асуудал. Тэгэхээр өнөөдөр бол нэг нөгөө хэлэхэд манай Монголын улс төр бодлогын өрсөлдөөн ерөөсөө биш байна. Яг асуудал ярьж мэтгэж маргаж байгаа маш хоор байна. Тэр дундаа шийдэл ярьж маргаж мэтгэж шийдлийн хувилбарыг ингээд зөвөө чинийх ингээд буруу гэж ярьж байгаа хүн алга. Голчлон чи тэгсэн би ингэсэн. Чи тэгвэл би ингэ шүү. Чи тэгдэг үсттэй тэр чинь тэгэн шүү. Ийм л мэрэд шүү. Тэгэхээр бол нөгөө ямар хүн ярьж ямар хүн асуудал ярьдаг байдаг шиг тийм төвшөнд л очичоод байна л да. За нэг нь. За хоёр дахь нь бол манай улс төр үнэхээр аимшигтай дүр зургаараа бас дахиад явчлаа. Тэр нь юу вэ гэхээр одоо улс төрчид бол хүнээр зодооны хэлэгдэг гэж бид нар онгоо шиг мэдлээ шүү дээ. Тэгсэн чинь одоо бол хамгийн сайн улс төрч хүчний байгууллагаар зодооны хэлгэнэ гэдэг дүрм рүү явж шүү дээ. За энэ бол бүр аимшиг. Хэрвээ ийм байдалтай байх юм бол дараа нь юу вэ гэхээр улс төрчид хувийн аримтай болох шинжлэх ухаан шүү. Энэ л аюул байхгүй. Тийм учраас манайх шиг тэ уужууд тавь, манайх шиг асуудлыг ер нь жоохон тогтоо сагсалтсан тэр болгоомтой алгадч дэмжихээс илүүтэй энэ яах гэдэг нэг хардаг соёлтой ард түмний үед улс төрчид ард түмнийхээ энэ соёлыг эвдэж болохгүй. Тэгээ энэ соёл чинь өөрөө Монгол улсыг парламентын засаглалыг сонгоход хүргэсэн соёл шүү дээ. Уул нь бол. Гэтэл энэ соёлоо эвдэх юм бол парламент биш генерал Монголыг удирдахад хүрнэ шүү. Аюул нь. Тийм учраас би ардчилсан парламентын 25 жилд ийм парламентын засаглалыг өөрийг нь тосож авсан тий Монголын энэ тав шиг ард түмний сэтгэлийг жалга давны үзлээр утга сэрэж ингэж хэрчдэг улс төр одоо ер нь багасгах хэрэгтэй байна. Тэгвэл түүний хэлсэн тий цаг нь болохоор хэлнэ. Ер нь л эзний мэдж байгаа гэдэг тий араандаа нэг зулттай амныхаа энүүгээр эсгэрж ярьдаг тийм улс төрчдийн одоо цуваа богино. Харин эсрэгээр хүн ярихаас илүүтэйгээр тий зарчмаа босгоод үндсүүлээ хамгаалаад бодлогоо тодорхойлдог улс төрийн шинэ үе орж ирнэ. За манай нэвтрүүлгийн цаг маань ерөн дуусч байна. Тэгэхээр өнөөдөр бол улсын хурлын гишүүн Тэмүжин байнгын ажиллагаатай парламентын 25 жилийн ойн хүрээнд парламентын тухай өөрийнхөө санал бодол, өөрийнхөө үзэл бодлыг бол хуваалцлаа. Та сүүлийнхаа юун дээр одоо бас нэмж хэлэх юм байна уу? Монголын нэг юм гэдэг чинь олоолаа хэлцэл буруугүй гэж хоёр талтай. Энэ нь өөрөө хэн нэгний зааснаар явахгүй биднээс өөртөө юухнаар шүүн хилцээд ярилцчихэд дундаа зөв гэж бодсноор явнаа. Дараа нь өөрөө буруу байх юм бол хариуцлага өөртөө үлээх болохоос биш өөрөөний хэнийг наахгүй л гэдэг санаа. Энэ үгний бодит үйлэл бол энэ байнгын ажиллагаатай мэрэгсэн ардчилсан парламентын тухай яриа. За танд өнөөдрийн зочноор оролцоод энэ сонирхолтой ярих гэсэн баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. Ажилд амжилт. За эрхэм үзэгчдээ манай нэвтрүүлгүүд энд хүрээд өндөрлөө. Та бүхэн сайхан амраараа баярлалаа.